Полиспорт. Уралдааны зэвнийг давхарт байрлах нэг даралтай нутгийн зөвлөлийг UBS телевизээс зохион байгуулж байгаа. Үзэгчтэй манай телевизийн ярилцлагын цаг эхэлж байна. Энэ удаагийн ярилцлагын цагийн зочноор Конжен архитектор намад компани төслийн менежер Одман дахь өргөдө оролцож байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе. Энэ орон нэвтрүүлгийг хүлээж авч байгаа үзэгчтэй охины бас орон мэнд хүргэе. Тэгэхээр хоёулаа ерөөхдөө Чаосон хотын ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцах гэж сууж байгаа шүү дээ. Тэгэхээр та бас өмнө нь аймгийн ерөнхий архитектороор бас олон жил ажилласан. Тэгэхээр одоо Конжен архитектор намад компанийн бас төслийн менежерээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр аймгийн ерөнхий төлөвлөгөөг бас хийхэд таны бас урд нь ажиллаж байсан ажлын туршлага бас их төлөв болж байгаа л гэж нэмэр болж байгаа л гэж бодож байна. Ерөнхийдөө бол бас нэг талаар бас тийм юм байгаа. Нөгөөдгөр бол яах вэ гэхээр бас энэ аймгийн одоо цаашдын хөгжил зорилт тийм үү одоо энэ дээр бас ер нь ажил хийсэн бодол байсан л да. Одоо тэр ч утгаараа ер нь аймгийн ерөнхий архитектороор бас нэлээд хугацаанд бас ажиллаа. 8-9 жил бараг ажиллаж удаа. Тэгээ дунд нь бас хотоолт албаны дараагаар 3 жил бас ажилласан. За энэ хугацаанд бас юу харагдчихсан гэхээр ерөнхийдөө бол манай Чаосон хот бол өөрөө бусад одоо аймагуудыг бодох юм бол маш их давуу инженерийн шугамшилж дэд бүтэц болоод юу барилгачлалтын асуудал бол нэлээд шийдэгдсэн. Хоёрдугаарт бол гадаадд худалдаа одоо ийм буцаад одоо юу гэдэг олон улсын логистикийн асуудал гэдэг юм уу энэ талаар нэлээд одоо хүмүүс ярьдаг шин геополитикийн хувьд бол маш их одоо ашигтай гэдэг юм уу нөхцөл бүрдсэн тийм хотолтой өөрөө онцлог нь. Тэгэхээр энэ бол одоо хөгжлийн бол маш том ирээдүй харагдаж байгаа. Тэгээ ерөнхийдөө бас яг энэ төсөл дээр ажиллаж байгаа хувьд бол одоо ерөнхийдөө цаашдаа Чаосон хотын хөгжлийн асуудалд орон таймын хөгжлийн асуудалд бол бас тодорхой хэмжээр хөв нэмэр болж байгаасан ингээд бас өөрөө ингээд ажиллаад энэ баг уралдаанд нь ороод явж байгаа. Тэгэхээр сүүлийн үед орон нутгийн хөгжилд ялангуяа бас аймгийн ерөнхий төлөвлөгөө гэж бас ярьдаг болоод энэ л да бас олон ажил хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр аймгийн ерөнхий төлөвлөгөө маань ерөнхийдөө ямар агуулгатай ямар бас цар хүрээтэй тийм ажил байдаг. Энэ дээр бас нэг бас манайхан нэг ийм нэг жоохон ойлголтын зөрүү байдаг юм шиг байна. Нөгөө хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө, аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө тэгээд хэлбэр газрын ерөнхий төлөвлөгөө гэдэг эдгээр нь бас өөрийн гэсэн цар хүрээтэй. Бас хоорондоо ялгаатай. Тий. Одоо аймгийн ерөнхий төлөвлөгөө одоо юу гэдэг сум суурин газрын ерөнхий төлөвлөгөө гэх юм бол тухайн одоо хотын тий амьдрах орчин, нийгэм, эдийн засаг, цаашдын одоо хөгжил хандлага, за энэ дундаа одоо тэр амьдралын хэвшил одоо мөн үйлдвэржилт гэх мэтийн бүр нэлээд дэлгэрэнгүй судалгаанууд ороо авчдаг. Энэ бол нөгөө илүү судалгаа талаар ороод. Энэ дотор бол одоо хамгийн гол одоо зургаар илэрхийлэх гэх юм уу энэ хэсэг нь бол үндсэндээ бүсчлийн асуудал яригддаг. Бүсчил гэдэг маань суурьшлийн бүсээ хаана төлөвлөж явах, эрүүл мэнд, үйлдвэрийн оройн хаана төлөвлөх гэх мэтийн. Тэгээ эдгээр нь одоо цаашдаа иргэдэд эргүүлээд эрүүл мэнд болоод одоо босод талаараа хор хөнөөлөхгүй тэгсээр нэ амьдрах тат орчныг бүрдүүлэх энэ нөхцөлийг л хангахын тулд бүсчлийн асуудал ирж. Хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө гэх юм бол яг тухайн одоо газар тухайн нэг жижиг сонгож авсан одоо тэр газар байд юм уу тэр тухайн гудамжийг яг төлөвлөх энэ нь болохоор илүү барилга байшин түүний хүчин чадал одоо өндөржилт гэх мэтийн энэ наривчсан байдал руу гараад. Тэгэхээр манайх нөгөө ерөнхий төлөвлөгөө гэж одоо ярьсаар нэ эргүүлээд одоо ямар барилга байшин яаж төлөвлөв гэдэг рүү бас орчих гээд байдаг. Энэ хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө хоёрын цаг ялгааг бас мэдэхгүй байна. Ерөнхий төлөвлөгөө гэдэг нь ерөнхийдөө бол хүн амынхаа бар онцлогт нь бүр тааруулж тэр яадаг байна. Тэгээ илүү нөө макро түвшинд л одоо ярина гэсэн үг шүү дээ. Хотын хөгжлийн асуудлыг ярьдаг. Хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь тухайн барилгачлалт одоо өнгө дизайн байдаг юм уу те. Нөгөө тухайн барилга одоо хэсэг рүү чиглэсэн тийм байдаг. Тэгэхээр хэсэгчсэн төлөвлөгөөг ерөнхийдөө бол хүмүүс одоо ойлгодог нь болохоор зөвхөн барилга байгууламжаар л бас ойлгоод байдаг гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө макро түвшний төлөвлөгөөнд болохоор тэр бүхэл одоо асуудал орноостой одоо хогийн цэг
би одоо бас асуух гэдэг юм л да. Энэ хогийн цэгийг одоо ерөнхий төлөвлөгөөнд бас яаж тусах чинь тий хаана байхаар тусах чинь бас л нэлээд асуудал бас хүндсэн асуудал болоод байгаа шүү дээ. Тий. Ерөнхийдөө яг одоо өөрч хэлсэнчлэн нөгөө ерөнхий төлөвлөгөө гэдэг бол илүү байшин барилга гэхээс илүүтэйгээр амьдрах орчны тухай гэж юм ярьсан тийм ээ. Эрүүл аюулгүй байдал. За энэ дэр нөгөө ногоон байгууламжийн асуудал байж гэн. За хог хаягдал байж гэн. За тэр бүсчлэл маань нөгөө суурьшлын эмнэлгийн гэж бид түрүүнд ярьсан шүү дээ. Тэгээ үйлдвэрээр эдгээр нь эргүүлээ тэр хотын хүн амдаа сөргөөр нөлөөлөхгүй байх. Энэ нөхцөлийг л хангах юм. Орчим л одоо яг сая өөрөө чи ярьлаа нөгөө манай хогийн цэг бол өөрөө хамгийн одоо зүй зөксөхгүй юм уу? Эсвэл норм дүрмдээ ингээд зөрчилтэйгээр бас төлөвлөгдсөн байж байгаа. Энэ үл яг уу бас юу гэдэг тухайн цаг үед бол буруу төлөвснөөсөө тиймд одоо энэ хотынхаа зөвнөлт хогийн цаг бас бий болцсон биш шүү дээ. Тэр үед бол нийгмийн эдийн засаг бас хүндрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл одоо түш бензиний үн эдийн засаг бас хүндэгсэн үед одоо хол тээвэрт явуулахад их төвхтэйсэн учраас ойр одоо тухайн Оросын цэргийн ангийн одоо тэр карт одоо тэгээд даалан дээр ашиглаж одоо бий болсон. Иди. Гэтэл өнөөдрийн байдлаас эргээд харахад яасан гэхээр энэ нөгөө нисхийн аюулгүй бус, аэродромын аюулгүй бус гэдэг одоо бас ярьдаг нөгөө өөрөөр бол одоо шуу ихээр цуглах гэдэг юм. За энэ нь нөгөө эргүүлээд сонгоцсонд эргүүлээд аюултай гэдэг талаасаа ч гэдэг. Ингээд нөгөө норм дүрмдээ болохгүй юмыг бид төлөвлөлөд орхиж болохгүй. Тэгэхээр энэ хогийн цэгийг одоо нүүлгэх хэрэгтэй. За магадгүй энэ байгаа зүйлийг бүгдийг аваачаад зөөгөөд өөр газар шилжүүлнэ гэсэн утгаар нь бас ойлгож болох тийм. Энийгээ дахин боловсруулж цэвэрлэх юм уу эсвэл одоо тэр ламфилийн аргаар юм уу нөгөө нөхөн сэргээж одоо болж одоо тэн тухайн үед газар нь одоо цэцэрлэг түрээлэн ийм байдлаар нэг харагдах байдлаасаа аюул цэвэрхэн болоод эргээ аюулгүй байдлаар нь шийдээд шинээр хогийн цагийг үүсгээд тэрэн дээр одоо ялгаа ангилах гэдэг юм уу технологийнхаа дэвшлиг хийх гихмичлэнгээр явах хэрэгтэй. Тэгэхээр ганцхан хогийн цэг дээр ихлээр нэлээд олон юм гал яригдах болчиход байгаа. Тэгэхээр энэний аргачлал гэдэг юм уу энэний төлөвлөлтийн орон зай одоо тэр хаана байх гэдгийг энэ ерөнхийлөгөөнд дурдах хэрэгтэй байдаг. Хогийн цэгийг бол одоо ингээд зохицуулчих бас болох боломжтой юм байна тий. Тэгэхээр бас нэг асуудал байна л да. Оршуулгын газар гэдэг бас нэг юм байна. Оршуулгын газрыг юу нь яаж зохицуулах ёстой юм бэ? Хуучин одоо тэр төмөөл газрыг чинь бас тахилгатай уул байсан гэдэг ярьдаг юм лээ. Тэгэхээр одоо нөгөө буушлах, чандарлах тийм одоо юм байгуулж болдгоо юм л. Өөр арга шийдэх гэж ярьж байгаа шүү дээ тийм. Ерөнхийдөө бол яг хот төлөвлөлт гэдэг юмыг одоо ялангуяа яг энэ манай хотын төлөвлөлтөн дээр бол одоо Солонгосоос одоо Солонгосын Конжин архитектор намад гэдэг одоо компани орж байна. Яг эдгээрийн инженерүүд бол одоо инженерүүд архитекторууд бол бас манай нөгөө соёл ахуйг мэдхгүй учраас бас өөр юм ярих гээд байж магадгүй гэж ойлгож байна. Тэгээ энийг л одоо гол нь уялдуулахын тулд Монгол төр инженерүүд уу архитекторууд бас давхар хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг оршуулгын газрын асуудал яригдсан бол энэ дээр одоо Солонгост бол маш олон төрөл үйт юм байна. Чандарлал баарнд хийгээд жижиг өрөө тавьсан, хажуу одоо хөндлөөшөж өрцөн байгаа. Одоогийн оршуулгын газар шиг хийцэн. Энэ дээр мөн уламжлалт аргагүй нөгөө шороогоор одоо манайхаар одоо болж одоо яадаг шиг авал байдлаар ингээд орхисон байна. Гэтэл бүр бетон доод цементлээд баг ингээд тэр хүн холоос харах юм бол нэг жижигхэн барилгууд байгаа ч юм шиг харагдахаар гэх мэт олон төрлүүд байна л да. Энэчнээсээ зүй зохистойг нь аваад одоо энэ дээр бол жишээ нь одоо манайхаас ийм шийдэл гаргаж байгаа юм л да. Ногоон байгууламжаар хэрэгэн тойрныг нь газрыг хязгаарлаа. Тэгэхгүй л одоо бас нөгөө хитрхи бүрэнээсээ хайлаад хаасайгүй болчих талтай тий. Ингээд дундуур нь нөгөө нэг замын асуудал юм бас шийдэх хэрэгтэй. За энэ нэг замын асуудал шийдэх бол учиргүй нэг асфальтаар юм өмсдгал явахтаа биш гол нь нөгөө замын хэсгийг нь тодорхойлт төлөвлөж өгөө тэн дээр нь одоо эргүүлээд бас оршуулгынхаа үйл ажиллагааг явуулчихгүй байх тийм үү. Тэгэхээр игнээлэх гэдэг юм уу. Игнээлнэ гэхэлэр нөгөө одоо юу гэдэг хуучин бас ингээл хүндэд ингээд явах биш л дээ. Одоогийн байгаад нь зохицуулаад хичнээн нэгээр яаж авч болох уу гэд хамгийн гол нь хүмүүсийн нөгөө явах зорчих хэсгүүдийг нэг тодорхойлж өгöd. Ингээд нөгөө ногоон байгууламжаар дайруулчих юм бол энэ эргүүлээд гаднаасаа холоос учиргүй харагдаад байхгүй хөнгөц тэ байна гэсэн дээр талаасаа л одоо шийднэ. Энэ дээр бас нэг нөгөө чандарлах асуудал яригддаг л да.
Тэгээ энэ нь болохоор яг одоо ийм байдлаар одоо шууд шийтгэхэд бас нэлээд төвөгтэй. За мэдээж одоо голынхаа урд төрөө гаргах чих юм бол гол давмнахгүй барихгүй гэдэг манай ч бас өөрийн ёс заншилтай ард юм шүү дээ. Тэгэхээр тэндээ гарахгүй болохгүй за тэр зөв рүү гаргадаг болохгүй гэх мэтлэн илүү олон уялдаад. За энийг одоогийн байгаа газар дээр нь шийдчих ихлээр тэр одоо штах тэр зөөх маань өөрөө бас их одоо хорт хийм байдлын газ ялгаруулж байгаа. Одоо хууль ажиллагааных үеэр. Тэгэхээр энийн нөгөө салхиныхаа дээр хотын салхины дээр байгаад байгаа хэвчээ онц биш болчихж байгаа юм. Өөр газар шинээр бий болгох гэх юм бол одоо энийг яаж хийдгүүгээд энэ бол нэлээд төвөгтэй асуудал болж явж байгаа. Гэхдээ эхний удаа бол одоо уламжлалтын нархыгаа зүй зохистойгоор боловсронгуй болгоё гэсэн ийм их шийдлэр явж байгаа. За тэгэхээр бас өнгөрсөн намар хотын захирагчийн захирамжаар бас малтай хорооллыг хотоос гаргая гэсэн ийм захирамж бас гараад иргэд бас нэг хэсэг нь дургуйц нэг хэсэг нь бас дэмжих хандлагатай байсан л да. Тэгэхээр бас өмчтэй байх ирэхэд халдлаа гэд. За энэ захирамжийн дагуу бас хотоос гарсан бас нэг хэсэг иргэд байна. За малай зарсан иргэд байна. Гараагүй үлдсэн хүмүүс энэ тал дээр бас одоо ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Ерөнхийд нь хот төлөвлөлт гэдэг бол нийтийн олонх дийлэнх олонх эрх ашиг харгалзах хэрэгтэй байдаг. За энэ дээр бол тэр хотоос малтай одоо иргэдийн айл өрхийг гаргахыг гэдэг бол яг хот төлөвлөлтийн үүднээс бол маш зүйтэй асуудал байна. Тий. Гол нь хэрэгжүүлэх арга зам нь яаж байх вэ гэдэг бас асуудал. Мэдээж бид тэр малтай байх одоо хэсгийг зөвөр төлөвлөөд энд нь нийгмийн дэд үтс болох мэдээж тэр айлууч нөгөө одоо худалдаа үйлчилгээнд ойрхон гэдэг юм уу те нийгмийн дэд үтсийн асуудлуудыг заавал шийдсэн байх хэрэгтэй. Хоёрдугаар инженерийн шугамшилжийн асуудлуудыг мэдээж очисон айл нь тог цахилгаанд холбогдох гэх мэт энэ усын ундны ус их өсвөртэй байх. Тэгээ мал ослж хотгийн асуудал шийдсэн байх ч гэх юм уу. Гэх мэт дэд үтсийн асуудлыг нь одоо шийдэж өгөөд тэр хэсэг газрыг зөвөр төлөвлөд өгөх юм бол одоо иргэд бас дургуйцгүй байх гэж бодож байна. Нөгөө төгөөр энэ асуудлыг нэлээд нухацтай авч үзэхгүй бол одоо бас дууснаар одоо манад бол бом өвчнөр бас 2-3 хүн асурж исэн тийм тохиолдлооч байж лайн. Одоо хамгийн энгийн наазахын жишээхэд нөгөө шүлхий гараад ирэхлээр хотыг тэр чигээр нь хөл хоройдог тоочдөг. За энэ нь бол ерөөсө хотын эдийн засаг шууд нөлөөлдөг. Одоо хүнсний асуудал нөгөө орж гарах бүх хорой цэрэл явахлаар хүмүүсийн амьдралаа шууд хөндлөнгийн нөлөө ороод ирчихэж байгаа. Ийм учраас одоо малтай айлыг бол одоо ийм манай ерөнхий төлөвлөгөөнд бол хотынхоо зүй өргөшин төлөвлөлөөд одоо энэ ямар юм болж байгаа гэхээр ямар нэгэн одоо халдвар төвчин янз бүр юм гарсан байхаа шууд гүүрээрээ хаалт хийгээд тодорхой хэмжээгээр их хөл хорой тогтоо хязгаарлах боломжтой байна. Гэх мэтлэнгээ. Тэгэхээр одоо энэ бүхний чинь бүгдийг нь уялдуулж бодож ич төлөвлөж гин гэдэг нь л одоо хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг асуудал яригдж байгаа юм. Хотын ерөнхий төлөвлөгөө ерөнхийдөө одоо хаашаа яаж одоо чиглэлтэй хөгжүүлэх вэ? Тэр талаар бас үзэгчтэй бас тодорхой. Ерөнхийдөө хүмүүс маань бас намайг ч нөгөө аймгийн ерөнхий архитектор хахад асуудаг л асуултаа. Хотаашаа өгчих гээд байгаа юм бэ тий. Одоо тэр лөгөө бас нэг газар өмчл авчих зүгээр байна гэдэг. Яг манай төлөвлөгөө маань өөрөө бол хуучин яам дээр бол одоо 3500 гагаар анхны одоо төслийн зарлагдчихсан боловч одоо сүүлд нь гэрээний явц дээр бол 5000 болгож нэмэгдүүлсэн байгаа. За энэ 5000 гагийн төлөвлөлт нь бол одоогийн бидний ерөөсөө амьдарч байгаа хэсэг үүн дээр нэмээд одоо энэ хойтол руугаа нэмээд өмчлөд өгсөн энэ газруудыг ерөөсөө оруулаад жишээ нь би одоо энэ зурган дээр үзүүлээ л тань. Одоо энэ юуны зурган дээр бол Эрдэнэ сумын одоо хил хязгаар бол одоо энэ ингээд байж байна. Эрдэнэ сумын хил хязгаар. За энэ дээр одоо яг нэг 5000-аар төлөвлөсөн хэсэг маань бол одоо ерөөсөө энэ байж байгаа. За энэ чи бол одоогийн байгаа болоод тодорхой өмчсөн хэсэг л айлууд орсон. Гэтэл голын уртл руу маш их өмчлөл өгсөн. Эзэмшил нөгөө тариалангийн газрууд өгсөн тэдгээр манд бүгд гарах явцсан. Энэ 5000 дотор маань ерөнхийдөө зөвхөн суурьшлийн бүс байхаас биш хуучин болон үйлдвэрийн орой маань мөн энэ дотор ингээд агуулгадаад байсан. Тэгвэл энэ маань одоо үйлдвэрийн оройныг энэ суурьшлийн бүс тэгээд тилээд бий болцсон учраас үйлдвэрийн оройныг энэ дотор төлөвчлөх болчихж байгаа. Тэгэхээр энийг одоо хотын төвөөсөө гаргая. За ингээд хотын төвөөсөө гарахтаа энэ одоо салхины доор байх хэрэгтэй гэдэг олон асуудлууд яригдчихэв. За эргүүлээд нөгөө буцаагаад одоо энэ хажуудлынхаа нөгөө малтай бүс байх
тэгээ газар тариалан эрхлэхийн айлуудтайгаа ингээ хилцэлгээ байхад эдгээрийн дунд нь бас тодорхой хэмжээгээр ногоон байгууламжаар энэ аюулгүй мөсийг бас тодорхойлж өгөх хэрэгтэй, өөрөөр хэлбэл заагалж өгнө гэсэн үг. Тэгэхээр одоо энийгээ заагалсан байдалтайгаар ингэж төлөвлөлнө гэдэг нь бол одоо яг бүсчлийн үндсэн хөгтгөнүүд нь оршоод байгаа юм л. Тэгээ ерөнхийдөө бол одоо энэ 50000 га дээр энэ төлөвлөлтийг бол хийх ёстой боловч тэр нь өнөөдрийн шаардлагыг хангахгүйгээд одоо ерөнхийдөө хэрлэн сумынхаа нотыг дэвсгэр бүхэлд нь авч үзэж энэ төлөвлөлтийг хийж байгаа онцлог болсон. Өөрөөр хэлбэл өөрснөө ажлын объем бүр өшөө нэмээд ажиллаж байгаа гэсэн. Цаг үеийнхээ шаардлага нийцээд. Гэр хорооллын айлуудыг гэсэн гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд ерхий төлөвлөлтөнд яаж оруулсан байгаа вэ? За энэ гэр хорооллын асуудлууд бол үндсэндээ одоо бид хүн мэднэ л дээ, нэг 4-10 дугаарагийн өргөн годамж чаднас гэлэн ярьдаг тийм ээ. За ер нь бол эхний ээлжийн төлөвлөлтийн дунд одоо ээлжийн төлөвлөлтөнд гэдэг нөгөө үе шаттайгаар оруулсан байдаг юм төлөвлөлт. За ерөнхийдөө бол нөгөө шин суурьшил буюу дахин төлөвлөлт хийх хэсэгтэр бол энэ 4-10 дугаарагийн өргөн годамж хүртэл бол ийшээ цаашд бол орон сууцны хороол болох юм аа. Шатаратгаар энийн тусдаа хөтөлбөр төсөл болоод тэрэн дээр нь тусдаа хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээд ингээ явах юм. Гэхдээ энийг бол нэн тэргуунд одоо хийхэд шугам шилжээ болоод одоо газрын нэрлэлт налогийн асуудал гээд бүх юм нь одоо ийм тохиромжтой учраас энийг төрүүлж оруулахын зүйтэй гэх мэт ийм бүсчлийн асуудал ирж байгаа юм. Тэгэхээр 4-10 дугаарагийн өргөн годомж хүртэл бол ерөнхийдөө бол орон сууцны хороол болно. За түүнээс хойшоо болохоор шугам шүлжээ бүхий одоо эдэлбэр газартай амны орон сууц манайхаар одоо хавас гэж ярьдаг тийм. Ийм хорооллууд байхаараа өөрөөр хэлбэл тэр гэр хорооллын нөхцөлийг сайжруулад шугам шүлжээнд холбогдсон юм. За энэ нь нөгөө цаагаараа эргүүлээд чавс утман сүүлийн үед нөгөө өвлийн цагт маш их утаатай болж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утааны асуудлыг ерөөсөө салхин дээрх асуудлуудаа орон сууц болгох шугам шүлжээр хангаснараа утааны асуудлыг шийдэх гэсэн ийм шийдэлтэйгээр давхар холбогдоод ингэ явж байгаа. Хаавас гэснээс бас нөгөө залуус хорооллыг та бас төлөвлөж ирсэн тэр одоо ямар онцлогтой бас хороол болсон. Залуус хороол маань бол одоо бас нэг төслийн өөрөө бичижсэн л дээ. Энэ залуус хороол одоо тэр тухайн үед бол одоо нэг хас банкны захирал Батбаатар захирлах дээр бас нэг энэ төслийн талаар нэлээ нэг нэвтрүүлгийг явуулж байсан. Тэгэхээр энэ хороол маань юу вэ гэхээр инженерийн шугам шүлжээтэй гэр хорооллын загварчлалыг үндсэндээ оруулах гэсэн тийм санаа байсан. За ямар онцлогтой байх юм бэ гэхээр нэгдүгээрт одоо энгийн гэр хорооллыг одоо Монгол Засгийн газар ч нөгөө гэр хорооллыг дэд үсжүүлэх гэдээ ярьж байна тийм. Шууд ингэж хийхэд бол нэлийн эдийн засгийн алдагт ихтэй байдаг. За энэ эдгээрийг одоо шийдсэн. Жишээ нь одоо нэг игнэ гудамж айлыг шугам шилжээгээр холбоход нэг 20 айл байж гин. Үүнээс нэг 7 айл нь л одоо холбогдуулах юм байна. Яг бол өвөл зүүнээ байрт. Бос нисгийг тэмдэрч байгаа. Тэд нэр шугам шилжээ холбогдох. Одоо яг холбож болно л доо. Гэхдээ шууд холбочих гэсэн тэрнээсээ илүү байшинтай болно гэсэн сонирхолтой даван байлаа шүү. Гэтэл нөгөө 20 айлын газар дээгүүр дамнуулж явсан шугам дээр 7 айл хэрэглэгч залгаад байхлаар энэ эдийн засгийн ажил болох гэж байна. Тэгвэл энэ шинээр энэ төлөвлөж байгаа газар дээр шугам шилжээний төлөвлөлөд ингээ хийчих юм бол бүх айл нь шугам шилжээнд холбогдсон бүх айл нь хэрэглэгч болно гэсэн үг. Тэгэхээр энэ эдийн засгийн ач холбогдолтой болно. Тэгээ хоёрдугаарт бол нөгөө өмчлөлийн загвар гэдэг нэгийг харьцах нэг гэж ярьж байгаа. Нэг игнэ гудамж, нэг игнэ зам гэдэг. Энэ эдгээрийг бол хоёр игнийг оруулснараа газрын 30% хэмнээ дид үтсийн зардлыг 50% хэмнэж байгаа юм л. Ингээд энэ хэмнэгдсэн газраас юу гаргаж авах гэдэг юм байгаа юм бэ гэхээр нөгөө нийгмийн дид үтс болсон сургууль цэцэрлэгийн асуудлуудыг бас давхар шийдэх гэсэн ийм шийдлүүдтэй асуудал байна. Тэгэхээр одоо тэр залуус хорооллын онцлог нь ерөөсөө л гэр хорооллын үндсэн загварчлал юм байж болно. Нэгдүгээр, хоёрдугаар одоо саяхан хэлээдсэн 4-10 дугаар багийн өргөн гудамж хүртэл орон сууцны хороол барихад одоо нөгөө айлуудад одоо ахад гэр хороолтой бас буухыг хүсэж болно. Эсвэл зарим нь орон сууцанд орохыг хүсээд ингээл тухайн үед бол нөгөө төслөөрөө л хэрэгж явна л. Тэгэнгүүт тэр гэр хорооллын айлууд тэр ахад гэр хороолтой очих гэх юм бол бас тодорхой хэмжээр шугам шилжээнд шийдэгдсэн газар очиж суух юм бол тэр хүмүүсийн бас нэг дэвшил шүү дээ. Тий. Гэх мэтлэнгээр энэ нөгөө дараагийн үйл ажиллагаанд бас тус тохин болох юм аа, завуур болох юм аа гэдэг утгаараа игдсэн ийм төсөл байгаа юм л да. Ерөнхий төлөвлөгөө гаргана гэдэг бол мэдээж маш их нухацтай судалгаа шимтгэлгэн дээр
суурилсан л ажил байх л та. Тэгэхээр ерөнхийдөө бас төлөвлөгөө гаргахад бас саад бэрхшээл бас юу байна? За төлөвлөгөө гаргахад бол ерөнхийдөө бол одоо ялангуяа солонгос инженерүүд маань юу одоо архитекторууд маань юу шаарч байгаа гэхээр ерөөсөө маш их мэдээлэл. Тэгэхээр солонгосын өөрийнх нь төлөвлөлт нь бол ерөөсөө бүх мэдээллийг нь эхлээд тусад нь одоо манайхаар бол тендер гэдэг шиг доотлолт авах ажиллагаа янз бүрийн зарлаад тусдаа мэрэгжлийн компаниар судалгаа хийлгэгчдэг. Дараа нь тэр судалгаагаа шууд нөгөө цэвэр төлөвлөлтийнхаа компанид шилжүүлдэг. Дараа нь хоёр үе шаттайгаар явах нь шүү дээ. Манай төлөвлөлтийн онцлог бол ерөөсөө ерөнхийдөө хийнэ гэл тэрэн дотор нийгмийн эдийн засгийн судалгаагаа хийгээл тэрэн төлөвлөлтөө хийх. Тэгэхээр яг хуу судалгааны материалыг манайд бол яг тэднийх шиг төвшин биш. Өөрөөр хэлбэл харьцангуй судалгааных нь яг стандартууд нь өөр бол авчиж байгаа юм л да. Тэгэхээр тэр нь бас зөрөөтэй нэлээд жоохон төвөгтэй байсан хэдий ч яг энэ дээр бол нөгөө Монгол инженер архитектурууд ажиллаж байгаа. За тасрын дэлгэд одоо манайхтай говь travel компани гэдэг Монголын одоо зураг төслийн компани гэж байгаа. За эднийх нөгөө туслан бүсгсээр ороод эдний инженерүүд бас давхар ажиллаж байгаа болохоор энийг бас шийдэж явж байгаа. Одоо ерөнхийдөө энэ төлөвлөгөөгөө бас үзэгчдэд тодорхой танилцуулах тийм. За тэгээ. За манай компани бол одоо үндсэндээ бол энэ Чавсотынхаа яг энэ одоогийн байгаа судалгааг эхэлт дүгнээ. За тэгээд түн дээрээ инженерийн, геологийн тэгээд геодезийн судалгаануудыг, зураглалын ажлуудыг хийгдсэн. Тэгээд энэ дээрээ тулгуурлаад одоо тухайн одоо гадаад хүчин зүйл, дотоод хүчин зүйлээс хамааруулаад энэ бүсчлийн асуудлуудыг төлөвлөө явсан байж байгаа. За энэ ч за мэдээж бол одоо Чавсан хот маань өөрөө Улаанбаатар хотоос бас нийлээд аслагдсан 600 одоо 65 км гэдэг ингээд ярьдаг л да. Ингээд нийлэн аслагдсан газар байж байгаа. Хамгийн зүүнлийн аймаг Монгол. Ингээд нэг талаараа ингээд төв маань аслагдсан хэдий ч нөгөө талаараа бол нөгөө гадаад харилцаа одоо бүгд найрамдахад орсод Орос улбан улстай гэж хилэлдэг. За бомбтууд нийлээд их одоо Монголын бас бомб дотор хамгийн их бомбтой аймаг уу нийт бол Орос улбан улстай 2 бомб, Хятад улстай 3 бомбтор гэж хилээд явж байгаа. За мөн дээр нь юу онгоц агарын замаар бол одоо шууд гадагшаа нийслэг үлддгээр юм онцлогтой юм аймаг гэж байгаа. Тэгэхээр энэ нь одоо ер нь бол манай бас аймгийн нөгөө талаас давуу тал болоод явж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол Монгол Улсын засгийн газраас бүсчсэн хөгжлийн үйлдэл баримтлал буюу бүсээр нь хөгжүүлэх юм үндсэн шийдлүүд гаргаж ирж байгаа. За манай зүүн бүсийн хувьд бол одоо эрчимдсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал одоо амралт цовиллын газар, за гадаад худалдаа, бөөний худалдаа, гадаад харилцаа мэдээлэл технологи, аж үйлдвэрийн парк, уул уурхай олборлох одоо боловсруулах аж үйлдвэр гэсэн ийм одоо давуу талууд байна гэж ингэж гаргаж ирж байгаа. За үүн дотор бол Дорнот аймаг нь бол эрчимсэн одоо хөдөө аж ахуй газар тариалан, мал аж ахуй, гадаад харилцаа худалдаа одоо хэлийн бомбтууд дээр төшөглөө тий. За аялал жуулчлал, за аж үйлдвэр, уул уурхай хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдийг за тээвэр логистик ийм асуудлууд. За эдгээр маань өөрөө давуу талууд болоо явчихж байгаа. За энэ Чавсан хотын одоо хөгжилд одоо тэргүүлэх чиглэл гэдэг одоо энэ тухайн одоо энэ 5 хэсгээр байна. Ороод ерөнхийдөө л энэ дээр бол одоо энэ байдлыг олон улсад сурчлах тийм үү таниулахад тус төхөн болохоор ийм томьёолол хэлбэрээр их илэрхийлдэг юм байна. Тэгээ энэ дээр бол одоо 5 Т гэсэн энэ системийг бол яригдж байгаа. Энд тренд, трейд, турист, транспорт гэдэг трейд систем гэдэг одоо ингээд 5 Т гэсэн энэ системийг үнцэндээ ашиглаад явж байгаа. За энэ нь бол тус бүртээ одоо тайлбарууд нь гарна л да. Тренд гэдэг нь одоо хэв маяг одоо дүр төрх буюу одоо сүүлийн үеийн одоо орчин үеийн хотын чиг хандлагад бол хүчил төрөгчийг одоо багасгах CO2 тийм хүчил төрөгчийг нүүрс өслийн хийх багасгах хүчил төрөгчийг одоо дэмжсэн буюу эко гэсэн тийм ийм хотын хэлбэрүүдийг бол
нэлээд одоо ярьдаг болсон. Хоёрдугаарт бол энэ байгаль дээлтэй байх гэдэг утгаараа сэргээх хэрчим хүчний асуудал ерөнхийдөө байх ёстой. Тэгээд гуравдугаарт бол одоо ногоон байгууламжийг их тэмцэн байх ёстой гэсэн. За иймэрхүү хэв загварыг ерөнхийдөө оруулнаа гэж орж байгаа юм байна. За трейд буюу одоо энэ гадаад худалдаа гэдэг маань Оросын холбооны улс одоо Хятад улс тэ одоо холбогдсон бомбтуудтай байнгын болон удирдлагын чанартай 5 бомб ажилтیں۔ За энэ дундаа нэг Аз Европын холбоосон хамгийн том хуурай газрын бомбт тэ одоо хил залхаа оршдог гэдэг утгаараа. Өөрөөр хэлбэл одоо Манжуур тийм ээ энэ бомб маань одоо 24 цагаар ажилдаг ингээд Аз Европыг холбосон бас нэлээд том ачаа хэрэглэлтийн сувг гэж үзэж байгаа юм л да. За энэтэй хил залгаа байна гэдэг бол бас давуу тал юм аа. Энийг ашиглаад мөн тээврийн асуудлыг хөгжүүлж чадах юм бол энэ асуудал бас давуу тал болж болох юм гэсэн. За террорист хоёр нөгөө жуулчлалын хот гэж ярьж байна тийм ээ. За энэ бол одоо аяд жуулчлалыг одоо хөгжүүлэх нөөц боломж бол ихтэй гэж үзэж байгаа юм л да. Яагаад гэвэл одоо юу гэдэг зочдууд л одоо бусад үйлчлэгээний тал бол нэлээд харьцангуй бас давуу хөгжсөн. Энэ одоо жилдээ бас нэлээд жуулчдыг хүлээж авдаг энэ Манжуур хоттой хил залгаа байна гэдэг утгаараа. За эндээ бол ялангуяа Манжуур хот ч өөрөө дотоодын жуулчд маш ихтэй. Одоо дотор газрын хүмүүс гэж ярьдаг л та тий. За эдгээр ирж маш зуны одоо 3 сард ингээд амьдрах энэ гүрэн айл зуухалах байдлаар өнгөрөдөг. За эдгээрийг бас татан оролцуулах одоо жуулчлалын хэлбэрээр тий. За тэгээд мэдээж эдэнд одоо таатай орчин бүрдүүлж байгаа нь юу гэхээр манай хайлаа Манжуурын ишлэгтэй байгаад байдаг. За энэ бас давуу тал байж байна гэдэг. За хамгийн гол нөгөө төмөн гол олон улсын аяд жуулчлалын төслийн хэсэг багтах боломжтой. Манай ч төмөн гол төсөлд бол Монгол улсаас ганцхан дорнтой аймаг багтсан байдаг зүүн хойд Аз. Тэгэхээр энэ төмөн гол төслийн энэ аяд жуулчлалын хөтөлбөртөө бас энэ холбогдох боломжтой. Энэ маань давуу талууд юм байна. За транспорт буюу одоо тээвэр логистикийн зангилаа гэж ярьж байна тийм ээ. За энэ дээр бол одоогийн байгаа нэг нисгэн хосны буудал болон одоо сайн чав осон чиглэлийн төмөр замын асуудал. За Транссибирийн одоо замтай холбох боломжтой Манжуурын одоо хамгийн том одоо бомбтой хил залгаа гэдэг утгаар одоо энэнгүүрээ бол тээвэр логистик буюу олон улсын худал юуны тээврийн асуудлыг бол нэлээд даваа тал болж ирэх юм. За 3 дахь нь бол түүх соёл уламжлалт зан заншиллын энэ бол бас нэлээд өргөнц болж ирэх боломжтой юм аа. За энэ дээр бол одоо манайхч бол бас олон үндэсний аймаг гэж ярьдэн штэ тий. Халах үзмжин бороод бараг дөрвүүдгээд одоо бас олон үндэстэн зэрэгцэн оршиж идэг тий. За энэ талаараа байж энэ хоёрдугаарт одоо түүхэн турсгалт газрууд маш ихтэй. Орчин үеийн түүх болоод одоо эрт үеийн түүхүүд маш ихтэй. Ийм газрууд байж гэн. За тэгээд одоо үзэж харах одоо зүйл маань бас нэлээдгүй. Одоо архитектурын шийдэл болсон одоо хэрлэн барахтаас ахуулаа тий. Сэргэн сурлаад энэ бүхнийг одоо хэвэл одоо тугийн сүм гэдэг одоо тийм хуучин турсгал газруудаас эргэж одоо энэ үйл ажиллагаа дэмжих юм бол бас энэ түүх соёл зан заншлын ач холбогдолтой маш их зүйлүүд байна. За энэ нь бол ингээд манай үндсэн даваа талууд болж ирэх юм аа гэсэн ийм байдлаар ороод явсан. За тэгээд ерөнхийдөө дөрөв тест нөгөө бүсийн асуудал гэж юм яриад байгаа тийм. За бүсчлэлийг бол дотор нь бол яг дид бүс буюу үндсэн бүсчлэлээр нь хувааж авч үздэг юм аа. За тэгэхээр үндсэн бүсчлэл гэдэг маань одоо нөгөө суурьшлийн бүс одоо үйлдвэрийн орой нөгөө мал ачгүй эрүүл ахгүй одоо амар чөлөө цагийн гэдэг ингээд бүсүүдээ үндсэнд нь хуваачдаг. За энэ дотроо эргүүлээд нөгөө мэдээж суурьшлийн бүс буюу одоо хүмүүсийн амьдарч байгаа орчинд бас худалдаа үйлчилгээ тий эрүүл мэндийн гэх мэтийн энэ нийгмийн дэд үтс асуудлыг шийдэх гэсэн байх хэвээр. За эдгээрийг бас давхар шийдсэн ийм байдалтай байж байна л да. За одоо жишээ нь суурьшлийн бүсийн дотор нь одоо яг энэ зурган дээр харагдаж байна. За энэ дээр бол одоо
хүн ам багс өөрссөн. За дунд сууршилтай одоо хүн ам өндөр сууршилсан. Гэд бүсгээд ангилж байгаа. За мөн дотор нь одоо холимог бүс, захиргааны бүс одоо их сургуулийн одоо соёл боловсролын гэсэн үг л дээ. Тэгээ ариун цэврийн бүс, түүх соёлын, газар тариалангийн, логистикийн бүс, хүнд үйлдвэрийн, жижиг дунд үйлдвэрлэлийн, мал аж ахуй, ногоон байгууламж гэх мэт ингээд бүсчлүүд ингээд үнсэнд нь бүгдийг хуваагаад ингээд явж байгаа. Энэ бүсийн хувьд бол цаашдаа бол энэ хот төлөвлөлтөнд одоо бас нэг нэлээд анхаарах зүйл бол нэг гадаад хүчин зүйл одоо байж юм л да, нэг орчны хүчин зүйл гэж. За энэ дээр бол одоо манай аймагч нөгөө тойроод хуучин Оросын цэргийн ангийн маш их одоо барилгын үлдэгдэлтэй. За тэгээд тойр нисэх хосны буудлын байна, уурхай байна. Тэ. Тэгээд хогийн цэг одоо хотоос гараад ойр орчмыг ярьж штэ тий. За элсний карьер одоо цэвэрлэх байгууламж одоо юуны оршуулгын газар одоо огийн байгаа болоод хуучин одоо локаторын цэргийн анги гэх мэтлийн одоо ийм эргэн тойрон одоо оршиж байгаа энэ хэсгүүдтэй бас уялдуулаад ингээд төлөвлөлтөй хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ бүхнийг уялдуулаад ингээд төлөвсөн. Тэгээд юм учраас энэ ойр орчны хөл нөлөөлөх хүчин зүйлүүдээ бол үндсэндээ ингэж гаргаад тодорхойлоод Чавсан хотын энэ бол одоо одоогийн байдлын зөвлөх гэж байна. За одоогийн байдал гэдэг маань одоогийн яг байгаа хашаа байшин болоод одоогоор өмчилж өгч байгаа газрын байршил. Тийм. За одоогийн байгаа байдал дээр нэг ингэж гаргаж ирчээд саяын төр нөлөөлөх хүчин зүйлүүдээ тавьчаад одоо ингэж харьцуулж харах хэрэгтэй. Жишээ нь одоо энэ хэсэг маань голын уртал дээр одоо бид ингээд өмчлөөд өгсөн юм хэсэг байж штэ. Одоо энэ гэр орол маань. Тэгэхээр энэ өмчиж өгсөн хэсэг маань яг энэ цэвэрлэх байгууламжийн урд орсон байж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ айл өмчлөөд авсан юм чинь яг хашаага бариад тэнд очиод буух юм бол цэвэрлэх байгууламжийн тэр өнөр салхинад орчод байрлаж байгаа. За ингээд одоо энэ мөн чинь ингээд хогийн цэгийн яг салхинд орно бас өмчлөсөн гэдэг айлуудтай. Энэ айлууд мөн одоо шууд очиод буух боломжгүй. Гэх мэт нөгөө нэг гадаад хүчин зүйлүүд одоо тооцоогүй гэдэг юм уу эсвэл одоо тооцсон ч гэсэн одоо шууд ингээд одоо төлөвлөлөд өгчөхөд нөгөө нэг хуучин физик химийн одоо гэж ярьдаг та бид нөгөө нөлөөлөх байдлын үнэлгээ юуг нь тухайн газрын одоо үнэлгээ гэдэг юм хийгдэггүйгээс болоод ийм байдлаар өгөгдсөн байж дээ. Тэгвэл энийг бид одоо энэ ерөнхийдөө урцгасах хэрэгтэй юм л. Жишээ нь энэ цэвэрлэх байгууламжийн байгаа энэ урд айлуудыг одоо яг энэ хэвээр нь ингээд нүүлгүүлэх мэдээж тэр айлуудын их ашиг үтнээс тийм ээ. За ингээд гэр тэр хогийн цэгийн ойр орчим айлуудыг буцаагаад одоо шийдвэрлэх нүүлгэх гэдэг юм ингээд эргээд орчинтой нь уялдуулахын тулд одоо энэ өмчсөн газрын энэ зурглыг ингэж оруулж өгсөн байж байгаа. За энийгээ мэдээж өөрчлөөд ингээд цаашдаа төлөвлөлөө явж байгаа. За дараагийн асуудал бол одоогийн байгаа одоо ерөнхийдөө газрын гадраг буюу релефийн асуудал ярьдаг. Релеф гэж ярьдаг л да одоо өндөр ном. За энэ нь бол одоо нөгөө нэгдүгээр шугам шилжээ төлөвлөхөд энэ маш их хүчин зүйл нөлөөлдөг. Хоёрдугаарх бол одоо хурын ус гэж бид их ярьдаг тийм ээ. Хурын ус одоо ус цуглах хэсэг маань хаана оршиж байна. За гуравдугаарх нь бол энэ голын айсав хэсэг буюу нөгөө гол үерлээд ирэх юм бол аль аль хэсэг маань усны төгөлж авдаг дутж байна гэдэг. За эдгээрийгээ тооцож иж нөгөө нэг усны одоо шийдлийн асуудлуудыг ярьдаг. Хурын ус одоо шийдлүүд. Тэгэхээр одоо энэний зураглалын асуудлыг гаргаж ирээд нэр инженерийн шийдлүүдийг гаргаж байгаа. Цагаа дараа нь бол одоо ерөнхийдөө бол одоогийн барилгацсан хэсэг буюу одоогийн бидний ярьдаг нэг капитал баригдсан энэ хэсэг эдгээрийн судалгаа мөн төлтөө хилдүүлээд нэг гэр хорооллууд маань одоо энэ гарч ирж байна. Энэ гэр хороол маань ямар байдалтай байна. Энэ бол одоо яг л газар дээр байгаа харагдаж байгаа хэсэг маань. Гэтэл дараагийн энэ хэсэг дээр бол одоо өмчлөөд авсан ирнэ айлууданд буугаагүй газрууд одоо энэ харагдаж. Тэгэхээр энэ хуучин газартай нэг харьцуулаад үзэх юм бол ерөнхийдөө одоогийн байгаа гэр хороолоос хэд дахин айлууд өмчлөө авсан байж байгаа юм. Тэгэхээр бүгд хашаа байшин барих юм бол энийг
маш төвөгтэй асуудал байгаа. Тэгэхээр эдгээрийг одоо яаж хийдэг вэ? Өмчилж өгсөн газрын асуудлуудыг зөвөр төлөвлөх юм ёстой. За ингээд өмчилж өгсөн газар одоогийн байгаа байдлуудыг бүгдийг нь гадаад хүчин зүйлтэй нь одоо харьцуулаад ингээд төлөвлөөд бүсчлээ асуудал гаргаж ирэх нь бол энэ үндсэн манай төлөвлөлтийн гол асуудал байж байгаа ерөөс. За энэ дээр одоо бас нэмэгдээд нөгөө зам харилцаа сүлжээний асуудал байж байна. За зам харилцаа ч нөгөө гадаад зам харилцаа буюу нөгөө тээвэр зуучлалын одоо гадагшаач гэсэн. За энэ асуудал байж байна. За дотор буюу одоо энэ дотор замын сүлжээ яаж хийгдсэн бэ? За үүнийгээ дагаад явгуу хүний зам, дугуйн зам гэх мэт энэ замын асуудлуудыг яаж шийдэж байгаа гэдэг яг харсан байж байгаа. За ерөнхий төлөвлөгөөнд нөгөө түрүүн тест нөгөө дид бүс гэж яриадсан тийм. Одоо энэ хэсэг дээр ихэд одоо гэр хорооллыг гээд баг сууршилтай бүс дотор ингээд жижигээр ингээд нөгөө худалдаа үйлчилгээ нөгөө ус хангамжийн асуудал гэх мэт тийм ийм зүйлүүдэд ингээд шийдээд энэ дид бүсийн асуудлууд. За энэ дунд чинь бас нөгөө олон нийтээрээ цугларах хэсэг ногоон байгууламж гэдэг. Ногоон байгууламж дотор чинь бас олон нийтээрээ цугларах үйлчилгээний хэсэг гэх мэт ингээд төлөвлөлт. Ингээд цаашаа явчихдаг юм байгаамаа. За нөгөө ногоон байгууламж гэж ярьсан ногоон байгууламж маань өөрөө хуучин бол одоо ногоон байгууламжийн хот төлөвлөлтөнд яаж ирдэг юм бэ гэхээр ерөөсө тусдаа блокоор парк байдлаар явдаг байсан юм байна. Тэгвэл манай энэ төлөвлөлтийн онцлог бол ногоон байгууламжууд төлөвлөлчөөд энэ ногоон байгууламж нь ямар нэгэн байдлаар тасрахгүйгээр үргэлжилсэн буюу хоорондоо холбоотой байх. Өөрөөр хэлбэл баг одоо хотын зүүн захад одоо ногоон байгууламжд байсан одоо ногоон байгууламжаа дагаад зугаалж авсараа хотын баримталд очих боломжтой байх жишээ. Ийм байдлаар тасрахгүйгээр үргэлжлэх ийм нөхцөлийг бас хангаж өгөх ёстой гэсэн ийм одоо концепт санааг оруулж гисэн байнамаа. За ингээд ногоон бүс дотроо мэдээж одоо хүмүүс олноороо цугларах одоо янз бүрийн арга хэмжээ үйл ажиллагаа явуулах энэ ингээд дид бүсийн асуудлуудыг бас шийдээд явсан байж байгаа. За тэгээд энэ саяын тэр дид бүс одоо юуны асуудал дээр бол одоо хэм хэд хэдэн дид бүсийн ингээд зурагтлыг одоо жишээ нь гаргаад байж байна л д. За энэ дээр бол одоо жишээ нь одоо энэ хуучин хогийн цэг байсан энэ орчныг болохоор одоо нөгөө парк буюу одоо хог хаягдал юмыг ашиглаад хийсэн парк гэдэг. Энэ нь болохоор бас манад их сонирн байж сонсогдож магадгүй. Энэ бол зарим хотууд бол бүр энэгүүрийн имиж болгож жуулчдаг их татдаг юм байна. Хүн хэрэглээд хэрэггүй болсон гэж үзэж байгаа. Одоо жишээ нөгөө лаад сав хаягдал нь нөгөө ашиглагдсан одоо автомашины дугуй гэх мэт юмыг ашиглаад ерөөсөө маш гоё тийм паркуудыг байгуулсан. Ийм байж байна л да. Шинэ одоо энэ чинь цагаас ингээд зураг хэдлээ асуудлыг оруулсан. За ингээд паркууд чинь дотор аюул бол үйл ажиллагаа юутэй зорилготой байдаг юм байна. Парк гэхлээр бид нэг хүүхдийн тоглоомын талбай малбай гэл нөгөө төв цэнгэлт хүрээлэнгээр боддог шүү дээ. Гэтэл одоо саяын ирсэн хог хаягдлаар хийсэн ингээд дотор нь зүгээр зугаалдаг юм. Парк гэж өгөл хүүхдэд одоо боловсролыг олгох буюу одоо энэ автоцамын парк гэдэг байж байна л да. Энэ болохоор одоо автомашины замтай хүн яаж харилцах уу, зам хөндлөн гарахад яах уу, ямар тэмдэг ямар утгатай байдгийг ингээд зааж өгсөн юм хүүхдийн парк гэж байгаа байхгүй. Энэ гүр зугаалж явж байхдаа эцэг төө энэ гүр ч одоо ийшээ гарч болохгүй, энэ гүр юм зорчиж байна. Энэ гүр гарцгаар мараа гарах хэрэгтэй гэдэг нөгөө хичээл заагдаад тэгсээр нэгээ зугаалаа явчихж байгаа. Ингээд нөгөө паркууд маань өөр зорилготой жишээ нь ингээд усан парк гэж байгаа. Маш их одоо хаалаад ингээд болчих юм бол нөгөө бид нар ч ингээд голын ирэг дээр очиж хөвчээд ш. Гэтэл энийг нь бүр паркаар паркын зохион байгуулалттай болгоод ингээд хийцэн юм чи одоо хүүхэд өгчдгөө бүгд очиж сууж явах жишээ нь тий. Гэх мэтлэнгээр ийм паркийн асуудлууд их бас нэлээд төлөвлөж байгаа. Тэгээд энэ маань эргүүлээд нөгөө аял жуулчлал болоод энэ одоо бусад зүйлүүдийг нэлээд уялдаа холбоотойгоор хөгжүүлэх хэрэгтэй. Ийм байт юм аа. За ингээд дараагийн хэсгээр бол яг хоо энэ нөгөө маш олон төлөвлөлтийн жишээнүүд харагдаж байна л да. Энэ дотроос яг хоо бас иргэдтэйгээс мэдээж нөгөө бидний цаг маань их богино байгаа тийм. Тэгэхээр жишээ болгоод нэг энэ жишээг үзүүлж байна л. Энэ гэр хороолын яг манай энэ аймгийн нэг гэр хороолын
хэсгийг нь авсан байж байгаа. Энэ бол одоо нэг айлын эдэлбэр газар нь одоо хоёр талаараа гудамжтай буюу нэгийг харьцах нэг зам, нэг гудамж, нэг зам, нэг гудамж гэдэг ингээд явцсан. Манай одоогийн байгаа энэ хэлбэр маань энэ харагдаж байгаа. За энэ дээр бол мэдээж автомашин тэр чигээрээ замраагүй хамаагүй явдаг ямар нэгэн зам төлөвлөгдөөгүй. Ягууны зам ингээд тусгаарлагдаггүй юм байж байна. За ингээд дахин төлөвлөлтийн хэмжээнд одоо энэ бол зөвхөн нэг л арга шүү дээ. Дахин төлөвлөлт маш олон арга байна. За энэ дараагийн арга дээр бол дараагийн шатанд яах вэ гэхээр энийг боломжит хэлбэрээр нь одоо тухайн хашаанд байгаа барилга байшинг одоо энэ хараар үзүүлсэн байж шүү дээ. Энэ дээрээ тулгуурлаад аль болохоор олон айлын буулгалгүйгээр одоо энэ чинь бол нэг ч айлын энэ хоёр гудамжин тэр бол нэг ч айлын одоо байшингийн дайруулгүйгээр ингээд татцсан байна. Энэ одоо хуучин хашааны гүр байсан бол одоо яг улаанаар шинэ хашааг хийцэн буюу нөгөө хоёр игнийг хооронд нийлүүлчихэж байгаа. Тэгээд нөгөө уртлын игнэний одоо энэ уртлын хэмнэгдсэн газрыг гудамж болгоо өргөжж байгаа. Тэгэхээр гудамж маань нэлээд өргөсөд явчихж байгаа. Гэтэл одоо энэ чи дараагийн нэг шийдэл нь юу вэ гэхээр энэ маш цөөхөн барилга баригдсан энэ игнэ гэж энэ дунд нь. Ерөөсөө итгэн тэгээ босд нь ихэнх нь эсийг эртээ амьдардаг байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ өргөн хэмнэгдсэн газар дээр тулгуурлаад энэ ч нэ ногоон байгууламж буюу үйлдвэр үйлчилгээний газруудыг төлөвлөлөөд оруулчихж байгаа. Тэгэхээр энэ дотор нь байсан эдгийн байшинтай айлуудыг чинь газар нь өөр зэнтэй болоод харин ч нөгөө дэлгүүр оршоо бариад өөрт өөр ашигтай болоод ирчихэж байгаа. Гэтэл эргэн тойрон байгаа энэ гэр хороолтоо энэ чинь нөгөө ногоон байгууламж хөвгөлтөй үйлчилгээнд бий болоод ирэхлээр энэ хатаатай орчин бүрдээд ирчихэж байгаа. За ингээд яваад үзэхлээр энэ хуучин байсан одоо гэр хороол маань шин загвартай буюу одоо ийм болж ирж байгаа. За ингээд одоо энэний давуу тал ингээд ярих юм бол одоо сая ярьсанчлан тийм ээ. Орон зайг одоо зөв төлөвлөсөн хягтралыг бий болгосон ингээд ид үтсийн асуудал нь шийдэгдсэн ингээд орчин сайхан болцсон ийм гэр хороол байна. За гэх мэтлэнгээр ийм одоо шийдлүүдийг байж болно гэж гаргаж концепц одоо санаануудыг гаргаж ирнэ. За юуныхаа дагуу одоо тухайн төрөний хэсэгчсэн ерөнхийлөгөөнд дотор байсан нөгөө болоогуудыг гэх мэтлэнгээр ингээд төлөвлөө хэсэгчсэн ерөнхийлөгөө гэдэг одоо хийх хэрэгтэй. Энэ тусаа тухайн болоог бүр дээр. Тэгэхээр ийм асуудлыг л одоо шийдэхин тулд ерөнхийлөгөө гэж хэлж байгаа юм л да. За дараагийн нэг ийм төслийн зүгээр нэг бас нэг санаа яваад байгаа. Энэ бол дэлхийн нийтэд бас нэлийн хүч төрөн орж ирж байгаа юм загвар юм байлээ. КОП буюу манайхаар хоршооны асуудал. За энэ бол ялангуяа энэ КОПыг бол одоо солонгосод бол сүүлийн жил одоо 2012 онд одоо КОП-ийн жил буюу энэ КОП-ийн хуулийг батлаад гаргадаг гэсэн байна. За энэ ямар хуультай байдгийг одоо ямар нөхцөлийг бүрдүүлж ийнэ гэхээр хид хідэн одоо эргээд саналны одоо нийлүүлээд хоршоогоор манайхаар бол хоршоо шүү дээ тий. Энийгээ байгуулад өөрсдийн үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйлчлэгээгээр одоо нэгдэж оршиж ийнэ гэсэн үг. Одоо хид хідэн гэртээ суудаг айлаг нөхөд нийлээд дундаа нэг цэцэрлэг байгуулаад сууж байгаа юм. За тэрийг нь хууль эрх зүйн хувьд зөвшөөрөөд одоо саяын гэр хороол дотор гэдэг хэсэг газрыг төрийн зүгээс өгчих юм бол тэрэн дээр одоо жижигхэн байшин барилга бариад тэмцэнэ тухайн ойр орчмын хөөгтүүдийг аваад ингээд цэцэрлэгийн асуудлыг шийддэг. Эсвэл тэр усууд нийлээд гар урлалын үйлдвэрлэлийг явуулдаг. Ингээд явчихдаг юм байна. За энэ нь явсаар байгаа цаашаа бүр корпорацуулсан юм томоохон юм шинүүд байдаг юм байна. Тэгэхээр тэр одоо жишээ нь энэ дээр харагдаж байна нөгөө хөлөмгийн энэ багийг одоо яг энэ копийн жишээ зарчмаар байгуулад иргэдээс ханта хандив цуглуулад байгуулжсэн чинь энэ одоо дэлхийд алдартай хөлөмгийн баг болсон байж байгаа жишээ нь тийм үү. Тэгээд энэ жүүсний энэ хоёр үйлдвэр тэгээд ингээд дэлхийд алдартай юм үйлдвэр юм цаашдаа болох хөгжсөн ийм байж байна л да. Тэгэхээр ийм копийн ийм орчныг бас энэ гэр хороолтунд нөгөө сэрэг нэвтрэлтэй хэсэг дээр бас төлөвлөж өгвөл их зүйтэй юм байна гэсэн зүгээр юм үндсэн санааг л оруулаад явцсан байна. За одоо энэ дээр бол хоршооны мөн чанар одоо хоршооны үйл явцын одоо зүйлүүд гэдэг ингээд цаашдаа ярих юм бол нэлээ их зүйлүүд болж ирнэ л дээ. Тэгэхээр энэ бүхнийг л одоо тусгаад ийм загварчлаар ингэж явуул их зүгээр байна одоо гэсэн одоо концепт санаануудыг гаргаж өгөөд бүсчлэгийн төлөвлөлт өгөх бол энэ яг үндсэн ерөнхийлөгөөний л үндсэн гол өгдөг юм байж. За баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч байгаа өстө төтгөрлөлцөн ярьж
аймгийн ерөнхий төлөвлөгөөний талаар бас үзэгчдэд мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд ярилцлагын туршид бас миний асуугаагүй таныг бас хэлхийг тодруулахыг хүссэн зүйлээ бол одоо үзэгчдэд хандаж хэлнэ. За та бүхэнд бас их баярлалаа. Тэгээд ер нь ингээд ерөнхий төлөвлөгөөний одоо холбогдлолтой асуудал одоо санал хүсэлтэй байх юм бол одоо шууд одоо холбогдож одоо энэ санал хүсэлтээ хийж болно. За миний утас одоо 9958 тэг 58 гэдэг энэ утсаар одоо та бүхэн санал хүсэлтээ хийж болно. Мөн одоо газрын харилцаа барилга хотын болтын газарт одоо бичгээр одоо саналаа өргүүлэх юм бол бид бүхэн бас таны саналыг тусгаж авнаа. Тэгээд ашрамт хэлэхэд ерөнхий төлөвлөгөөнийхөө энэ хилцүүлгийг бүх нийтээр одоо иргэдтэй мөн одоо өшөө наривчлаад дэлгэрэнгүй одоо тайлбарлалтаагаар одоо та бүхэнд хүргээд санал асуулгыг одоо хийн. Тэрийг бол одоо тухайн цаг мөчид нь бол одоо бүх нийтэд зарлаж одоо та бүхэнд дуулгана. За баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй бид бүхэн Конжен архитектор намад компанийн төслийн менежер Одман дахтай аймгийн ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа. Тэгэхээр үзэгчд маань бас телевиз үзэгчд бас аймгийн ерөнхий төлөвлөгөөг товчхон танилцуулсан танд бас маш их баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. За та бүхэнд ажил амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй манай энэ удаагийн ярилцлагын цагийг хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар эргээд уулзлаа. Баяртай. Хэрэг төмрийн нөхцөл байдлыг Поли спорт худалдааны зэвнийг давхарт байлгах. Next нутгийн зөвлөлийг UBS телевизээс зохион байгуулж